Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш аимшигтай иргэн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд тэргээ ярьж эхэлцгээе. 1995 онд 20 настай Стивен гэх залуу онлайнаар 15 настай Алиса гэх охинтой танилцдаг. Энэ үед Стивен Нью-Йорк хотод амьдардаг байсан бол Алиса Texas мужид амьдардаг байсан. Эхэндээ энэ хоёр бие биетэйгээ онлайнаар чатлан харилцдаг байсан бол харилцаа нь уламд амжирсаар бие биендээ хайрын захаа бичилцэж бүр хит хитэн удаа нэгнийхээ амьдардаг хотод очлон уулзцаасан байдаг. Үүнийхээ дараа Стивен Алисаг Texas мужийг орхин Нью-Йорк хотод нь ирж өөртөө хамт амьдраач гэж асууснаар Алиса удалгүй Стивений гэрт нь нүүж утсан. За яагаад 15 настай охиноо гэрээсээ нүгээд Стивен гих таньж мэдгүй залуутай Нью-Йорк хотод амьдрахыг нь эцэг эхэн зөвшөөрсөн гэдгийг бол сайн мэдэхгүй. Алисагийн эцэг эхийн талаар болон Алисагийн хүүхэд насны бусад өөр мэдээллүүд бол байдгүй байлээ. За Алиса Нью-Йорк хотод нүүж утсныхаа дараа 17 нас хүрэхийнхээ өмнөхөн өөрийгөө жирэмсэн болсон гэдгийг олж мэддэг. Ингээд удалгүй 1998 оны 1-р сард Алиса төрж Стивен Алиса хоёр Деннис гэх охинтой болсон. Алиса хэдий жоохон байсан гэсэн үнэхээр хариуцлагатай ээж байсан гэдэг. Тэрээр чадхынхаа ирээр хүүхдээ өсгөн мөн гэр бүлээч гэсэн эвтэй нартай сайхан байхыг хүссэн боловч энэ бүх зүйлийг нь Стивен нурааж эхэлсэн. Эхэндээ маш их халамжтай, Алисад хайртай, сайн залуу байсан бол Алисаг жирэмсэн болсон цагаас нь эхлэн хүчирхийлж гар хүрдэг байснаар зогсохгүй бяцхан охин Деннис нь төрсний дараа 1 нас хүрээгүй Деннис охиныг арьсан хөхөрч улаан цус шүртлэн зоддог байсан. За Деннис охиныг уйлах үед Стивен бүр чих уурлан цохиж хашгирчдаг байсан бөгөөд нэг удаа Деннисийг уйлахад нь амийг нь даран дуугүй болгохоор оролцсон ч охин уйлсаар байсан тул кулер дотор хүртэл хийж байсан удаатай гэдэг. Алиса үргэлж охиноо хамгаалахаар Стивентэй муудалцсан. Тэр нь эцэстээ ээж охин хоёр хоёулаа Стивенд хэрцгийгээр хүчирхийлүүлэн дуустдаг байсан байгаа. Алиса мөн хэд хэдэн удаа охиноо аван Стивений гэрээс зугтахыг оролдож байсан боловч тэр нь бүтлгүүцсэн ба Стивен Алисаг өөрөөс нь салахаар оролдох бүрд хэрвээ чи эндээс явах юм бол би чамайг хаанч байсан олжчод амийг чи аван шүү гэж сүрдүүлдэг байсан байгаа. Мөн Стивен амьтдтай маш хэрцгий ханддаг. Алиса Стивен хоёр хамт явж байгаад гудамжинд орхигдсон муур, аль эсвэл нохойтой таарах юм бол Стивен шууд өвшүүлж цогтөг, зарим үед бүр алхаар дайрдаг байсан гэдэг. Тийм болохоор Алиса ер нь бол Стивенийг өөрийнх нь араас ирж ямар нэг муу зүйл хийх бүрэн боломжтой гэж бодон түүнээс айж хажууд нь байсаар л байсан. Стивен ажил хийдэггүй байсан ба Алиса ганцаараа ажил хийх, хүүхдээ харах, гэр орны ажлаа амжуулах гээд бүх зүйлийг ганцаараа хийдэг байсан. Алиса ажилдаа яваад ирэх үед Стивен Деннисийг уйлуулчихсан, зодчихсан, байнгын ууртай хүн байж байдаг байсан болохоор Алиса ажил дээр байх үедээ Стивен Деннис ямар нэг зүйл хийх вэ гэсэн байнгын айцтай байдаг байсан. За түүний хамгийн том айц нь бол Стивен хизээ нэг өдөр охиныхоо амь насанд халтай зүйл хийн гэдэг бодол байсан. Тиймээс Алиса охиноо энэхүү аимшигтай нөхцөл байдлаас яаж хийгээд гаргая гэж хідэн 8 сартай Деннис охиныг өөр гэр бүлд өршүүлэхээр шийдэж Тони болон Келли хоёрт хүрчлүүлдэг. Тони, Келли хоёр Нью-Йоркт өөрсдийн төрсөн 2 хүүхдийн хамт амьдардаг гэр бүл. Тэд Алиса охиныг урьдчилж авсан даруйда нэрийг нь солин Кейди Фуско гэдэг нэрийг өгсөн. Тонигийн гэр бүл Нью-Йорк хотын зах дуухан амьдардаг байсан бөгөөд маш сайхан хөршүүдтэй, мөн хөршүүдтэйгэж маш дотн ер нь л маш сайхан халуун дулаан уур амьсгалтай гэр бүл байсан. За Кейтиг эргэн тойрных нь хөршүүд болон найзууд гэр бүлийнх нь дүрсэлж хэлэхдээ маш ичимхий, амьтанд хайртай, бусдад их санаа тавьдаг охин гэж ярьдаг. Мөн Кейти гэрийнхээ ойролцоо ахлах сургуулиа төгссөн бөгөөд ахлах сургууль байхдаа хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагч сургуулийнхаа нэр хүндтэй охидуудын нэг байсан юм байлээ. Тэрээр комик ном унших маш дуртай бөгөөд өөрөө комик ном бичдэг. Энэ нь түүний маш том хобби байсан гэж хэлж болно. Ахлах сургуулиа төгсөөд дижитал маркетинг чиглэлээр коллежид суралцахаар төлөвлөжсэн энэ үедээ Кейти өөрийгөө бага бахта үрчлүүлсэн гэдгийг мэдчихсэн ч багаасаа гэр бүлийнхэнтэйгээ дотн үтсэн учраас энэ нь өөрийнх нь хувьд болоод гэр бүлийнхний хувьд огтхонч асуудал бол байгаагүй. Харин түүний нэг хүсдэг зүйл нь төрсэн аав ээжтэйгээ уулзаж ямар хүмүүс байдаг бол гэдгийг нь харахыг хүсдэг байсан. Энэ үед Стивен болон Алиса нарын аюултай хортой харилцаа үргэлжлэн хамт байсаар л байсан. Ингэж явсаар 2007 онд Стивен болон Алиса нар 2 дахь хүүхдээ үлгээтэн авдаг. Гэхдээ энэ үед Стивен Алиса хоёр анхны хүүхдээ төрүүлж байснаа бодвол хоёулаа хүүхэдтэй болохоос сэтгэл санааны болон санхүүгийн хувьд ч тэр аль аль нь арай бэлтгэлтэй байсан болохоор хоёр дахь охиноо өөрсдөө өсгөдөг.
Гэсэн хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл хэрүүл маргаан бол байсаар л байсан. Ингэж явсаар удалгүй 2012 онд 3 дахь охин нь мөн мэндэлсэн. Сүүлд төрсэн 2 охиноо бол Алиса болон Стивен нар өөрсдөө өсгөхөөр шийддэг. За өмнө нь хэлжсэнчлэн Кейти төрсэн эцэг эхтэйгээ уулзахыг маш их хүсдэг байсан учраас 2016 онд 18 настай байхдаа Facebook-ээр зар тавин өөрийнхөө эцэг эхийг хайснаар эцэс нь Алиса болон Стивен нарыг олдог. Ингээд чатаар нь холбогдоход тэд хоёулаа Кейти охин өөрсдөндөө холбогдсонд маш их баярлан тэд хоорондоо Facebook-ийн чатаар харилцдаг болсон. Энэ жилийнхээ намар нь 8 сард Кейти коллежид орохоор бэлтжижсэн боловч бодлоо өөрчлөн Алиса болон Стивен нартай хамт нөхөр шийддэг. Өргөж авсан эцэг эх нь түүний төрсөн эцэг эхтэйгээ гинтгэн л нүүн хамт амьдрна гэсэн шийдвэрт тивч тэлтэй бус байсан ч Кейти 18 нас хүрсэн учраас өөрөө шийдвэрээ гаргах чадамжтай гэж бодоод эсэргүүцээгүй. Удалгүй Кейти төрсөн эцэг эх болон түүний 11 настай мөн 6 настай 2 охин дүүгийн хамтаар амьдрахаар гэртээ ирдэг. Тэд бүгдээрээ тэр зам Стивен, Кейти гэрж хамт амьдрах болсонд маш их баяртай байсан ч Алиса Стивен хоёрын харилцаа энэ үед ч таагүй хэвээрэл байсан. Тэр хоёр тусдаа оронд унтдаг. Бас Стивен сэтгэл санаа нь таагүй эсвэл ууртай байгаа үедээ эргэн тойрныхоо хүмүүс рүү орилж хашгичин 2 охиндоо болон Алисад бие махбодын хүчирхийлэл үзүүлэх нь хэвэндэл байсан гэж хэлж болно. Кейтиг нүүж ирсний дараахан Алиса Кейтид яагаад өөрийг нь өрчлүүлэх болсон талаар болон маш их хүчирхийлэл донд амьдарч байсан болохоор инкейсур арга байгаагүй маа. Ингэж ижил би чамайг хамгаалах ганцхан арга нь байсан юм а гэдгийг тайлбарсан. Гэвч хамгийн achирхалтай нь Кейти энэ болгоныг нь ойшоод сонсоогүй. Харин ч эсэргээрээ Кейти болон Стивен хоёр хоорондоо маш сайхан харилцаатай. Бүр цаашлаад Кейти аавтайгаа хамгийн дотно нь болсон. Кейтиг нүүж ирсний дараа бүхэл зүйл ихэндээ маш аятайхан үргэлжилж байсан гэдэг. Ингээд дудалгүй Стивний зан ааш болон өөртөө анхаарах нь өөрчлөгдөж эхэлсэн. Тэрээр гинтгэн л илүү өөртөө анхаарч 20-од насны залуу шиг хувцлахыг оролдож, өснийхээ засалтыг хүртэл сольж, сахлаа авч, за үгээр зогсохгүй оройн унтахдаа Кейтигийн өрөөний шалан дээр унтж байхаар болсон гэдгийг гэрийнхандаа хэлсэн. Мэдээж энэ нь Алисад таалагдаагүй. Тиймээс Стивен Кейтигийн өрөөнд унтж байхаар шийдсэн 2 дахь орой нь Алиса Стивенд хийж байгаа энэ үйлдэл нь маш зохимжгүй тул ийм сонин зүйлс хийхээ болоо хэмээн хэлэхэд Стивен маш их уурлан Алисад чи өөрийнхөө л асуудлыг хичээ гэж хэлээд Кейтиг дагуулan гэрээс гарч явсан. Үүнээс хойш Стивен ер нь уурлах бүртэл Кейтиг дагуулад гараад явчихдаг болсон байгаа. 2016 оны 11-р сард Алиса Стивений хүчирхийлэл болон хортой харилцааг хангалттай хэмээн үзэж 2 охиноо аваад өөр газар амьдрахаар явсан. Харин энэ үед Кейти Алисатай хамт явахыг хүсээгүй бөгөөд Стивентэй хамт гэртээ үлддэг. Стивенээс аснаас хойш 6 сарын дараа Кейти 11 настай охиныхоо өдрийн тэмдэглэлийг уншиж байгаад нэг маш сонин зүйл олж мэддэг. Охин тэмдэглэл дээрээ аав нь эгч Кейтиг нь одооноос эгчээ биш хойд ээж гэж дуудаж бай гэж хэлсэн талаар бичсэн байсан ба Кейтиг том гэдэстэй жирэмсэн байгаагаар нь зурсан байсан. Охин тэмдэглэлдээ бичгтээ Кейти жирэмсэн бас жин нэмсэн. Энэ бэби нь аав Кейти хоёрын хүүхэд. Аав маань намайг Кейтиг ээж гэж дууд гэсэн. Гэхдээ тэр миний эгч шүү дээ. Кейти намайг охин шигээ хардаг болов эсвэл дүү шигээ хардаг болов ямар ч байсан Кейти одоо аавын эхнэр болсон гэж бичсэн байсныг олж уншсан. Алиса мэдээж энийг нь уншаад шоконд орон Стивен рүү шууд залгадаг. Түүнээс Кейти жирэмсэн юм уу тэгээд бүр тэр нь чиний хүүхэд юм уу гэж асуухад Стивен өөдөөс нь юу ч болоог юм шиг тийштэй би чамайг мэдчихэл байгаа гэж бодсон. Чи мдээгүй байсан юм уу гэж хэлсэн байгаа. Алисаг тэр гэрээс нүүж гарахаас ч өмнө Стивен болон Кейти нар бэлгийн харилцаанд орж эхэлсэн байсан бөгөөд Алиса болон Стивен нарыг шүүхээр орон албан ёсоор салсны дараа гэрлэхээр төлөвлөж байгаагаа хүртэл хэлсэн. Алиса Стивний хэлсэн үгэнд нэг л итгэж өгөхгүй байсан болохоор 2 охиноосоо асуухаар шийддэг. 2 бага охин нь аавтайгаа уулзахаар заримдаа Стивний гэрт очдог байсан ба Кейти Стивен хоёр хамт нэг өрөөнд унтдаг гэдгийг ээжтэй хэлснээр энэ бүхэн нь үнэн болох нь батлагдсан. Алиса мэдсэн даруйдаа цагдаа дуудсан учир нь Стивен бол төрөлхийн аимшигтай хүчирхийлэгч юу ч хийхээс буцахгүй хүн. Тэр магадгүй Кейтиг хүчээр ийм байдалд байлгаж байж магадгүй гэж бодсон. Кейти бол 18 настай жаахан охин. Хамгийн аимшигтай нь тэр хоёр төрсөн аав охин хоёр шүү дээ. Цагдаагийнхан ч ирж Стивен, Кейти, Алиса болон 2 охиноос мэдүүлэг аваад явсан ч Стивнийг баривчлах эсвэл шүүхэд дуудах зэрэг ямар ч зүйлс болоогүй юм байлээ. Энэ үед нь маш удаан хугацаанд үргэлжилсэн
Стивен болон Алиса нарын гэрлэлтэд цуцлуулах шүүх хурал дуусч тэр хоёр албан ёсоор салсан даруйд Кейти болон Стивен нар нэг шөнийн дотор хамаг ямаа багуулж аваад Норт Каролайна руу явсан байдаг. 2017 оны 7 сард Стивен Кейти хоёр гэрлэлтэд батлуулан 7 дугаар сарын 20-нд нуурын эрэг дээр хурмаа хийсэн. Кейти багтаа өөр айлд өргүүлсэн бас нэрээ өөрчилсөн учраас тэр хоёр гэрлэлтэд батлуулахад ямар нэг асуудал тулгараагүй юм шиг байлээ. Хуримд нь Кейтиг өргөж авсан эцэг их болох Тони болон Кейли нар мөн Стивний ээж ирсэн байдаг. Стивний ээж одоо Кейтигийн төрсөн эмээн гэсэн үг шүү дээ. За ингээд 2017 оны 9 дугаар сард Кейти хүү төрүүлэн Стивен болон Кейти нар Беннет хэмээх хүүтэй болсон. Удалгүй 2018 оны 1 дугаар сард цагдаа нар Стивний гэрт ирж Стивен болон Кейти нарыг хоёулангийн худал хийлж аав охин хоёр гэрлэлтэд батлуулсан, цус ойрцсон, мөн насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгээр Стивнийг баривчилсан байдаг. Гэвч удалгүй бага насны хүүхдтэйг нь харгалзан үзэж барьцаа тавин суллагдах зөвшөөрөл олгосон юм байлээ. Шүүхийн үеэр Стивний өмгөөлөгч Кейти Стивен хоёр ариун цэвэр хайраараа гэр бүл бололцсон. Стивний талаас Кейтиг хүчээр энэхүү харилцаанд татан оруулсан зүйл огт байхгүй. 18 настай охин 40 настай их нэртэйгээ асуудалтай зов чанаж байсан залуугийн амьдралд орж ирэн тэр хоёр нэгэндээ дурлсан гэж Стивнийг өмгөөлсөн. Үүнтэй Кейти санал нэг байгаагаа хүлээн зөвшөөрч удалгүй шүүх хурал Стивен болон Кейти нарын талд шийдэгдсэн байдаг. Гэвч гэр бүлийн гишүүд нэгэнтэйгээ гэр бүл болох нь хуулиар хориотой учраас тэр хоёрыг хамт амьдарч болохгүй гэх шүүхийн шийдвэр гарган хоорондоо холбоо тогтоохыг нь хүртэл хориглосон. Ингээд Кейти өргөж авсан эцэг эхтэйгээ хамт амьдрахаар Нью-Йорк руугаа буцаж явсан бол Стивен Беннетийг аван ээжтэйгээ хамт амьдарч эхэлдэг. Гэвч удалгүй 2018 оны 4 дугаар сард Кейти Стивен рүү холбогдсон хоорондын харилцаагаа бүр мөсөн дуусгамаар байгаагаа хэлсэн байна. За дараагийн өдөр нь 4 дугаар сарын 11-нд Стивен ээж дээрээ очин өөрийн хүү болох Беннетийг аван гэртээ буцаж ирсэн. Тэрхүү өдрийнхөө орой Стивен өөрийн 7 сартай хүү болох Беннетийг амьсгалыг нь бон амь насныг нь хөнөөгөөд маргааш нь 4 дугаар сарын 12-нд өглөө Нью-Йорк руу машинтайгаа хөдөлдөг. Нью-Йоркод ирснийхаа дараа Кейтигийн гэртээ ойрхон байрлах архины мухалгаас Кейти Тони хоёр гэрээсээ гараад явж байхыг нь ажиглаа зогсож байсан байгаа. Тони Кейти хоёр энэ өдөр Тонигийн ээжинд очиж юм цэвэрлэхтэн туслахаар явж байсан бөгөөд гэрлэн дохион дээр очин зогсох үед арт нь машинтайгаа дагаад явж байсан Стивен хажууд нь ирж зогсоод Тони болон Кейти хоёрын толгойд нь хит хитэн удаа буудаж амь насыг нь хөнөөсөн. Үүнийхээ дараа өөрийнхөө ээж рүү залхан Тони, Кейти бас өөрийн хүү болох Беннетийг хөнөөснөө хэлдэг. Стивний ээж тэр дороо 911 руу залгасан. Тэрээр хэлэхдээ миний хүү сая над руу залгаад хүүгээ хөнөөч гсэн гэдгийг хэлсэн. Өчигдөр эхнэр нь манай хүү рүү залгаад салах тухайгаа хэлсэн юм л да. Тэр тэгээд эхнэрээ алаад эхнэрийнхээ аавыг бас алсан гэж өөрөө сая надад хэллээ. Манай хүүгийн гэрт очиод шалгаад өгөөч гэрийнхэн түлхүүр хаалгынхын урд талын ваарны доор байгаа гэж хэлсэн байдаг. Энэ бүхний дараа цагдаагийнхан Стивний гэрт очиж шалгахад мэдээж тэндээс нэг нас хүрээгүй Беннет хүүгийн цогцыг олсон. За яг энэ бүх явдлаас хойш ердөө 30 минут өнгөрсөний дараа Стивний машиныг хэрэг болсон газраас холгүйхэн олсон бөгөөд Стивен машин дотроо өөрийгөө толгой тус газараа буудан амиа хөнөөсөн байдалтай олдсон. За нэг ийм аимшигтай зах замбраагүй явдал агуулсан сонин хэрэг байна. Гэхдээ манай бичлэг таалагддаг бол лайк дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд notification очих болно шүү. Мөн санал хүсэлт болон өөр яриулахыг хүсэж байгаа хэрэг байх юм бол доор comment-д бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.